чаленж бол одоо ерөөсөө визэнд орохоос л эхэлж байгаа. Визэнд ороход ч л одоо TOEFL оноо байхгүй байна. Чи магистрт явж байгаа юм, чиний хэлний түвшин яаж батлах юм гээл тэгж байгаа. Тэрэн дээр бол тэгэл за би За, сайн байцгаана уу? Өнөөдөр ингээд та бүхэнд PineCon Academy-ийн дараагийн ээлжид подкаст PineCast эхэлчихье. Тэгээд өнөөдөр манай зочноор Сарвал. Тэгээд Сарвал чи өөрийгөө биднэрт нэг товч танилцуулаач. за намайг ганц үргийн Сарвал гэдэг софтвер инженер мэргэжилтэй. Америкийн нэгдсэн улсад 2012 онд магистр сурахаар ирээд тэгээд ажиллаад одоо GMAC компанид софтвер инженерээр ажилладаг. Инженерийн лид позишн дээр ажиллаж байгаа. За, ер нь нөгөө эренгүүтээ энэ ажилд орсон уу? Яг энэ ажилд ер нь яаж явж ураа Монголд сурч ирсэн үү? Тэр талаар чинь жоох асууя те. Ер нь Монголд ямар сургууль төгссөн? Би Монгол Улсын их сургуулийн мэдээлэл технологийн сургуулийг төгссөн. Яг програм хангамжийн инженерчлэл мэргэжлэрээ төгсөөд тэгээд төгсөнгүүтээ Монгол Улсын их сургуулийнхаа захиргаанд веб мастраар 1 жил ажиллаад хажуугаар нас part time teacher хийж агаад тэгээд дараа нь Японы аутсорсинг компанид 1 жил гарan бас софтвер инженерээр ажилласан. Тэгээд Америкт ирсэн үү? дахиад 2 жил өөр мэргэжлэлээр ажиллаад тэгээд Монголд тэгээд Америкт сурахаар ирсэн. Монголд нийт хэдэн жил ажиллаж юу тэгээд? Монголд нэг 3 жил хагас 4 жил шугах ажилласан. Нэлээд олон ажил хийж үзсэн байх нэг шүү дээ. Тий яг инженерээр нэг 2 ажил өөр тээвэр зууч олон улсын тээвэр зуучаар 2 жил ажиллаж ирсэн. 10 жилээ аль сургууль? 10 жилээ би тухайн төгсөж байгаа л тэгээд математикийн үзүүрсэн сургалт төгссөн. Ер нь тэгээд нөгөө яагаад мэдээлэл технологи чиглэлээр сурах болж байгаа эмэгтэй хүн те хүн болгон тэр үе чинь бас нэг нийтлэг мэргэжил байгаагүй шүү дээ. Тий. Ер нь бол яг уу 4-р ангиад төгсөөд математикийн сургуульд орсон. Дундгой аймгийн математикийн үзүүрсэн сургалтын сургуульд ороод л ерөөсөө яг математикаар явж эхэлсэн. Тэгээд тэндээсээ математикийн сургууль төгсөөд эдийн засгаар явна. Одоо яг нөгөө бид нарыг 2003 он сургууль төгсгөж чинь банк санхүү модонд орж ирсэн мэргэжил. Тэгээд за ер нь банк санхүүгээр явъя гэд мөс эдийн засагт конкурс өгөөд тэгээд тухайн үед бид нөгөө сургуульдаа очрлж иж бүртгүүлдэг конкурс өгөхийн тулд. Тэгээд очртой зогсож байхад манай ангийн хүүхэд тэнд мөсийн бас нэг сургууль очргүй бүртгэж тийш очиж бүртгүүлж байгаа. Тэгээд дундуур тэгж яваад тэгээд очиод уг нь бол математик компьютерийн сургууль бүртгүүлж байна гэж бодож бүртгүүлсэн чинь дараа нь мэдээллийн технологийн сургууль бүртгүүлсэн байсан. Нэг байранд ахгүй нэг сургууль байгаа гэж бодсон сайн мэдхгүй. Тэгээд нэг давхурт нь ороод бүртгүүлсэн чинь нэг давхурт мэдээллийн технологийн сургууль, 2 давхурт математик компьютерийн сургууль байсан байлээ л дээ. Тэгээд ер нь бол санаандгүй байдлаар яг бүртгүүлсэн. Тэгээд нөгөө аав ич чинь тэгэхэд ер нь юм хэлж ирсэн үү? Одоо эмэгтэй хүн байж юу мэдээлэл технологи энэ ер нь бол одоо ч гэсэн ер нь л манай ээж чи эдийн засгаар явсан бол өдр гээл бас сая дийдээ. Эдийн засгаар яагаад явв гэдэг? Ер нь бол эдийн засгийнхаа хуваарийг буцаагаад тэгээд нэг юу байсан юм а. Эдийн засагт яг орой гэжсэн ангидаа яг хуваараа авч таагүй жоох доогоор орцсон. Хуваараа бол авсан яах вэ? Тэгтээ нөгөө топ ангиуд авч таагүй. Тэгээ мэдээлэл технологи болохоор гайгүй гараад ирсэн сонголттой байсан. Тэгээ тухайн үед яг ингээд мөсийн 2 хуваар авчлаа. Аль нь вэ гэдэг дээр ерөөс ах トゥ нараар яриа болсон байхгүй. Тэгээд тэр Германд идэг манай ах их чинь тэр тийг зүйлсэн байхгүй. Мэдээлэл технологи бол одоо айгүй юм орчин үед хэрэгтэй болж байгаа. Тэгээд одоо Германд бол тий байнгын виз мэдтэй шууд ажиллах боломжтой болж байгаа. Энэ нь бол одоо яг ирээдүйтэй мэргэжил гэсэн. Тэгээд өөрөө нэг жоох хэрэгэлцэж байгаад ер нь мэдээлэл технологи руу ягаад чинь шийдсэн. Тий тэгэл санаандгүй байдлаар орсон. Гэтэ юу 10 жил чинь тэгээд дундгой болж таарав. Гүү дундгойд байж байгаад би 6 дугаар анги хүртэл сураад тэгээд 7 дугаар ангиас хотод Улаанбаатар хотод ирээд
Үгүй Ер нь тоондоо багтаа сайн байсан уу? За ер нь бол юу байсан? Бага ангиас эхлээд нэг ойр зүрийн олимпиадад ордог. Тэгээ манай ээжийн найз тэр тооны олимпиадын мундаг багш байсан. Тэгээд манай хүүхд ямар байна гэсэн чинь намайг ерөөсөө 0 биш вэ л гэж хэлсэн. Би бол тэгэл ерөөсөө за яг л тэр л биний үнэлгээ л гэж боддог. Нэг лаг болоо. Тий, лаг маг бол нэг биш. Тэгээд 0 биш. За ямар ч гэсэн мэдээлэл технологийн сургууль те ингээ багийн хамгаалчийн инженерээр сураад төгсөөд тэгээд ажилд ороод ингээ техникийн ажлуудаа хийгээд тэгээд ер нь нөгөө яагаад гинт ер нь ингээ гадагшаа явъя гэж шийдсэн. Ер нь яг уу би гадагшаа сурна гэдэг юу бодол төлөвлөгөө бол эртнээс байсан. 10 жилээ төгсөхдөө би 9 дугаар анги нөгөө экстернатор төгссөн байхгүй. Тэгээд тухайн үед чинь өргөдөл бичихтэй би одоо юу ямаар эртхэн гадагшаа явж сурах зорилготой учраас ингэж бас өргөдлөө биччихсэн. Тэгээд яг уу Монголд гадагшаагаа ингээд дандаа нөгөө нэг хэрэг мэдгүй гоё том сургуулиуд сонирхдаг байсан. Тэгээд одоо Швейцарын тэр ETF-ийн том сургууль байна. Мөнхний технологийн их сургууль, Германы нөгөө Берлиний технологийн их сургууль энэ гэл дандаа тийм Европын том сургуулиуд аягүй гэж боддог байсан байхгүй. Гэтэл би нөгөө хэл TOEFL мохол байхгүй тийшээ явж чадахгүй шүү дээ. Тэгээд ч бас яг санхүүгийн бололцоо байгаагүй. Тэгээд ер нь бол явна гэсэн бодолтой байсаар байжгаад за ер нь миний боломж бол ихний ээлжинд бараг юм 50-80 руу тэтгэлэгтэй явчих болох юм байна гэд ингээд 50-ны нэг хамгийн том хувийн сургуулийн интерес бас юу авч лээсэн офер авч ирсэн. Тэгтэл стил төр чи одоо 30% scholarship өглөө гэхэд ч л цаана 70% гэж бодох орч бас л санхүүгийн асуудал байсан. Нар гэрчин бол уусаа хэцүү л байсан. Яг л нөгөө дундаж аль л хүүхэд надад нэг тэгж олон мянган доллар өгөөл гадаад руу явуулаад хэдэн жилээр ингэж хангах боломжгүй тий. Тэгээд ер нь тэгээд ажил гараад ер нь нэг за би өөрөө л ингээл явна гэдэг бас тийм юутай болчихсон. Өөрийгөө л авч явна гэдэг тийм юутай болчихсон. Айлын том юм уу? Айлын том. Тийм болохоор тэгээд тий дүүнээр харах хэрэгтэй. Тэг яг ч нэг дүүнээр харж ихгүй мэдэхгүй шүү дээ. Зүгээр л ингээл за нэг тгий шүү гэдэг нэг тийм багцаа бодолтой л яваад исэн. Тэгээд Америк гинт явахаар болсон. Америк бол ер нь юу яасан? Энэ жоох урт түүх. Тэгтээ би нөгөө 2 жил тэр зуучд ажилласан гэжсэн шүү дээ. Тэгээд тухайн үед тэр зуучд ажиллаж байгаад айгүйх юу явдаг гэсэн. Одоо Бээжин гадагшаа нийлээ явдаг. Тэгж надаа нэг Герман явах боломж олдоод. Тэгээд Германд очиод би бууж исэн байрныхаа цонхоор харсан чинь миний нөгөө нэг бодод исэн Берлиний технологийн их сургууль яг байчихсан. Би нөгөө өөрөө зураг мөрийг аягүй үздэг байсан болохоор тэрийг ингээ хараад энэ юу танил газар вэ гэсэн чи тэр сургууль байсан. Тэгээд Германд би чинь 14 хоног Берлинд болчоод Монголдо буусан чинь Монголын яг нөгөө юу байсан. Одоо хүмүүс амар баргаар ингээд өвөл тэр чи одоо 1 сарын сүүлээр их утгартай харагдсан. Тэгээд би нөгөө тухайн үед яг нэг ингээд боломжтой амьдраад ингээд нөгөө хатад явах асуудал түр яах вэ ингээд хашид хэцүү байсан. Тэгэл яг тэр үед манай найз ус чи одоо 1 сард Герман явсан. 11 сар илүү өнгөрсөн намраас манай найз Америк руу явъя гэдэг сайндаа явъя гэсэн. Тэгээ нөгөө болоод байна гэж бодоод ерөөсө тоохгүй байхгүй. Тэгэл яг Монголд ирээл нисгээс нөгөө нисхийн хаалгаар гарахтал 2 машин мөргөлдөөл зүгээр тэнд чи бөө хэрвэл бөө төвчээ. Тэгэл ингээл замаар гараад автобусны буудлын дээр бөө баргаар хүмүүс утаа мутаа тэр зам мам. Тэгэл за ер нь л явах юм байна. Тэгэл шийдэл. Тэгээ найцтай хамт. Тэгээд л ерөөсөө тэр чи ирээл яг 2 сарын ихэр цагаан сар болол өнгөрөөл 3 сард нь шууд сургуульд аплайдал тэнцэл шалгалтуудаа өгч явсараа тэнцэл 4 сар дурилга аваад тэгээд би чинь нөгөө I20 ирдэг ш тэр чи бас нэг хугацаа ордог. Тэгээд элчингийнхаа цаг магийг авсаар хагаад нэг 5 сарын сүүлээр элчинд орох болж байгаа. Тэгэнгүүтээ найзтайгаа хоёлаа айгүй зоригтой бит хоёр билетээ 5 сард авцсан визэндээ ороог байгаа шүү дээ. Тэгээ 5 сарын сүүлээр визэндээ ороод хуулингийнх нь виз гараад 6 сарын ихээр би ерөөсөө яг
төрсөн өдрөөрөө 6 сар ихээр Аа. ажиллаа хийж байгаа л 5 цагаас гэртээ харил хоолоо идэл аэропорт очиод найзууд тэнд ирж нэг торт үлдээгээл Америк. Ямар тэгж ирчихсэн. За ингээд Америкт ирэхэд те хэдэн онд ирсэн бэ? 12 оны 6 сард ирсэн. 12 оны 6 сард. Тэгээд юу мастраар ирж байгаа шүү дээ. Тий. Махаар шийд. Тий. Тэгчээ дараагийн ажил. Тэгээд ер нь одоо ингээд дараагийн ажил олох чинь дахиад нэг том шалгуур. Тий, ер нь бол анх яг чаленж бол одоо ерөөсөө визэнд орохоос л эхэлж байгаа. Визэнд ороход ч л одоо TOEFL оноо байхгүй байна. Чи магистрт явж байгаа юм, чиний хэлний төвшин яаж батлах юм гээл тэгж байгаа. Тэрэн дээр бол тэгэл за би сургуультайгаа ярьсан, би очиод англи хэлээ өөрөө сурна энэ төр мэдж байгаа гэл хамгаалсаар хагаал виза аваад гараад ирж байгаа. За тэгэл сургуультаа ирэнгүүтээ хамгийн түрүүнд чи одоо хэл сайжруулах асуудал. Тэгээ дээрэс нь за 2 жил тээвэр зочд ажилласан байхгүй. Тэгэл ирээл яг нөгөө нэг код ирээл шалгалт авдаг штэ сургууль дээр. Амар танил ингээ бүх юм айгу танилагддаг. Яг хийж тахалцсан байна. Чи мартын штэ 2 жилдээ код ажил гэдэг чинь. Тэгэл тэндээс л ерөөсөө юу хичээж эхэлсэн. Тэгээд бид нар чинь тухайн үед юу яадаг шүү дээ. Тэр ажил бол холих шүү дээ. Яг ажил олох молгол. Эхний ээлжинд л нөгөө яг сард үзэж байгаа хичээл за би энэнийг л давж гарна гэдэг юм юутай. Голтой. Тий, голтой. За тэгэл тэрийгээ давж гараад тэрийгээ дуусгахтал за одоо дараагийнх нь гэл ингэж явсаар агаал 9 сарын дараа ажил хайх болол 8 сарын дараа ажил хайгаад тэгээд яг 9 сарын дараа анхны ажилд орж ирсэн мэргэжлийн ажилдаа. Хаа нэмээ тэр ажиллаж? Тэр ажил бол юу гэсэн юм? Santec Business Solution гээд Америкт гэлтгүй ер нь ийм том дэлхийн томоохон улсуудад биелийн систем нэвтрүүлдэг тийм консалтингийн компани өөрсдөө энтгэгт байдаг 2000 инженертэй тийм компанид байсан. Консалтинг гэдэг чинь ер нь юу гэсэн утгатай юм? Монголоор одоо мэргэжлийн гэрээт ажилтан гэх юм уу? Тухайн яг чиглэл мэргэжлэр хэрэгтэй хүмүүсээ авч ажилуулдаг л. Өөрийнхөө ажлыг биш те хүний ажлыг өөрсдийнхөө хүмүүсээр хийлгдэг компани консалтинг гэдэг шүү дээ. Тий. Софтверийн ажлын нэг тий одоо зурчтэй ер нь бол тий зурч тэгтээ тэр юу бол компани бол яг өөрсдийн продукттэй биелийн системтэй тэгээд тэр биелийн систем одоо банкнд Comcast одоо Amex ч гэдэг юм уу тийм том банкнууд энэ төр биелийн систем нэвтрүүлэхдээ өөрсдийн ажилчдаа тэнд авчиж ажилуулдаг. Тэгэхээр би бол одоо хамгийн ихний миний төсөл бол Comcast-д ажиллах. Тийм. Comcast-ийн төсөл дээр ажилласан юм тийм. Comcast-д ажиллах офер авч ирж ирсэн. Нууц ишүүл дээр тэр нөгөө хамгийн ихний оффер чинь цалин ер нь ямар хөө? Хамгийн ихний офферын цалин бол 62,000. 2013 оны 3 сард гэдэг чинь. Тэгээ би чи Монгол тухайн үед нэг сая гаруй цалинтай гэж тухайн үед нэг $1000 цалинтай. Тэгэл ирээл 9 сарын дараа одоо 62 гэдэг чинь сарын $5,000 цалинтай болчихно гэдэг чинь бүр хэвчтэй шүү дээ. Тий. Өөрөөсөө голохгүй яг тухайн үед хүмүүс өндөр офер авч исэн. Тэгтээ би надад бол тэр бол хангалттай л гоё офер байсан. Тий. Гэтэ одоо тэгэл тийм ажилд орвол ер нь хэр хэцүү вэ? Эмхтэн хүн ихэд те. Тэгэл чимээгүй суугаал ингээл кодо бичээ суугаад идэв гэсэн юм уу? Ер нь нэг өдөр чи яаж өнгөртөө? Ерөөс хэцүү биш. Би ерөөсөө өөр ажил хийж үзэхэд бол одоо тэр зочд ажиллаж ирсэн шүү дээ. Тэр ажлыг хийж үзэл миний мэрэгжил ямар гоё юм гэж бодсон. Ер нь бол тэгээд айгүй цэвэрхэн ажил шүү дээ. Ямар ч тийм юу байхгүй. Одоо нөгөө биеийн хүчний одоо хэцүү юм хийхгүй. Яг л цэвэр одоо хүн харуул гоё зүгээр сууж байгаа юм шиг шүү дээ. Ингээд зүгээр толгойл ажиллаж байна. Тэгэл харин ч бүр анханасаа бүр софтвер инженер эмхтэн үний ажил хийсэн шүү дээ тий. Анхны эмхтэн софтвер инженер шүү дээ эмхтэн байсан тий. Тэр нь хідээс ирээд хідээс тардаг гэсэн тэр ажиллаж байгаа. Тэр ажил бол яг юу хийсэн. За ер нь бол 9-6 л байгаа. Гэхдээ яг Америкт бид нар 9-с эхлээд 6-д дуустдаг шүү дээ. Эрт дуусцдаг шүү дээ. Өрөөнийг 5 гэхэд бол дуусцал гэдэг шүү дээ. Айл хотод юм дээр чинь. Тэр бол одоо хамгийн анхных бол яг headquarter нь Питтсбургт байсан, Пенсильваниад.
Чи Питтсбург гэсэн. тий Питтсбургт байсан. За ингээд Питтсбургт байжгаад би одоо ингээд ажилтаа болцсон тий. Би одоо энэ ажлын хажуугаар ч одоо хүүхдтэй боллоо тий. Гүй тэр хүүхдтэй болдог чинь сүүлд штэ. За Питтсбургт бол байсан. Тэр Питтсбургт анхны ажил дээр очиод одоо энэ дээр ярих юм бол сонирхолтой. Одоо тэр миний нөгөө фейл мэйлч одоо тэндээс эхэлж байгаа байхгүй. Comcast-ийн төсөл дээр яг очино гэсэн чинь decline болоод тэгээ Төсөл нь decline гэсэн үг тий. багийн гишүүд нь зарим хүнийг авна ахгүй гэд тэндээс буцаагдаад Дэнүрийн Comcast-д очиж ажиллах байсан. Тэгээд тэр буцаад Питтсбургтээ ирээд American Express-ийн Payme гэдэг биллинг системийг суппорт хийх ажил дээр буусан тий. Тэгээд тэр бол түр хийжсэн. Тэгээд тэрний дараа болохоор Нью-Йорк руу BNP Paribas гэдэг Францын Европт 2-т ордог том банк лөө. Тэдний нөгөө Хойд Америкийн салбар дээр биллинг системийг нэвтрүүлж байгаа гэд тэгээд Нью-Йорк руу тэр банкнд ажиллахаар явсан. Питтсбургээс Нью-Йорк руу явсан. Тэгээд тэр бол юу байсан? Ажлын хуваар нь тэр бол мэдээж амар юуны ажил шүү дээ. Хариуцлага өндөртэй ажил тэр чинь тийм том банкны биллинг системийн алгоритмыг одоо биллинг системд бол яг код бичихгүй ер нь бол тэрэн дээр яг нэг яаж биллинг тооцоо транзакшн тооцоо хийх вэ гэдэг алгоритм зурдаг ажил байсан. Тэрэн дээр ажиллаж байсан. Тэн дээр бол за нэг 5 хүн Америкийн яг тэр офис дээр нь банкн дээр ажиллаад тэндээс асуудал гарах юм бол энтгийн баг руугаа юу яадаг гэсэн холбоо бариад одоо энэ дээр асуудал гарлаа энийг засаж өгөх гэж репортл шаардлага тавьдаг тийм баг байсан. Тэгэхээр ер нь бол энтгийн багтайгаа маш их харилцаатай ажиллах шаардлага гараад тэгэл ер нь өглөө өдөр чинь банкны ажил бол яс цаг магтаа эхэлнэ. Бараг л 8:30 гээл ажил дээрээ ирээл орой 6 мурга хүртэл ажиллана. Тэгчээд буцаад бид нар 9:10 үед ирээд 12-т энтгийн багтайгаа митинг хийх. Ажлын ачаалч юм бол ачаалал амар нэмэгдсэн. Тэгээд давхар би ч нөгөө сурдаг байсан шүү дээ бид нар ч нөгөө зайнаас хичээл аавн тий. Мастер хичээлээ шүү дээ тий. Тийм мастер хичээлээ хийн тэр чинь зайныхаа хичээлийг авч байгаа. Тэгээд ер нь жоохон тэгээд дээрээс нь бид энэ дээр код бичдэг ажил хийсэн учраас тэрийг ер нь болиё гэж шийдээд ажилласаа гарсан. Тэгээд дараа нь яг инженерийнхаа ажлыг хайгаад Нью-Йоркт юу компанид орж ирсэн. Компанид инженерээр орж ирсэн. Тийм яг л код бичдэг одоо тийм ажилд орж ирсэн. Тэгээд хүүхдтэй болсон. Болоог. Одоо 2014 онд байна. 2014 онд би одоо Нью-Йоркд яг нөгөө Fifth Avenue дээр манай ажил айгу гоё локейшнд одоо дээшээгээ 2 блок яваал Rockefeller Center доошоо хэдэн блок яваал Bryant Park Times Square яг гоё локейшн нэг би ч 2017 онд ихнийхээ хүүхдийг гаргасан шүү дээ. 14 оноос гэдэг чинь би яг 3 жил хүүхэдгүй тэгээд гоё Нью-Йоркд тий ажиллаад тэр чинь гоё байсан. Ягаад тэгэхээр гоё хот шүү дээ. Ингээд залуучууд яа тий гоё. Тэг яг хүүхэдгүй залуу байх үе дээрээ амьдрахад гоё. Тэгээд их компетитив штэ өсөлтөө өндөртэй их хурдцтай юмыг сурж ажиллаж цалингаа нэмүүлж чадсан юм уу ер нь нэмж байгаа штэ нэмээд орж байгаа штэ нэлээд дайггүй авахраас тэр нууц юм Нью-Йоркийн тийш дээ одоо ингээл цаашаа нууц штэ тий Нью-Йоркд тэгж авч орж исэн тэгээд яг хөө гэхдээ өмнөхөөс ч бол нэлээд сайжирсан баг тий наа чи 12-оос ч юм бол тий яг гайгүй бүрч нэг сайжраагүй. Тэгтээ би ч стил нөгөө оюутны визээрээ нөгөө CPT-г тайлбарлаж ингэж яг хөө энэний цаана асуугаад байгаа шалтгаан нөгөө хүмүүс төгсөөл амар юм өндөр цалинтай ажилд шууд ороод ингээл гой хоттой амьдрна гэж бодоод яваад байдаг. Тэгэж транзишн их нь хамаагүй дээр ер нь ихэнх хүн тэгж байгаа гэдгийг ойлгох нь зүг бах тий. Тий энэ чинь аажмаар өсөж явж байгаа шүү дээ. Скиллээ сайжруулна тэр чинь юм илүү их сурж авч айжмаар гэж 2 3 жил юм шүү тий. Гэхдээ тэр бол яг ингээл хэдэн сар би ингээл Монголд ажилласан туршлагатай 2 жил шал өөр ажил хийсэн байжгаад Америкт ирээд 6 сар нэг Америкийн компанид ажиллах чинь надад бол маш том ажлын туршлага болчихж байгаа байхгүй том дэвшил болчихж байгаа. А тэрний дараагийн ажилд орохор чинь бас л
дэвшил авчирч. дэвшил авчирч байгаа байхгүй юу. Тэгэхээр яг Мгм. хугацааны хувьд хэдэн жил биш ч гэсэн энэ бол айгүй дэвшилттэй прогрессив Мгм. хийсэн. Тий. Тэгээд тэнд 3 жил Нью-Йоркт. Тий. Ажилласан. Ер нь тэгээд Нью-Йоркт ажиллаж чи өдөржингөө ингээл кодчоо ширээний хаар цууд идэм үү? Тэгэл хүмүүстэй ярьд юм уу? Оо Яг ярина штэ. Тэр Нью-Йоркийн яг ажиллаж исэн компани болохоор жижигхэн компани. Би яг ерөөсө тэр нөгөө нэг юу еврейчүүдийн үнэт идэлэл хийдэг компани байхгүй юу. Тэгээ үнэт идэллээ хийхдээ тэр үнэтэй одоо ийм чулуу үнэт идэлүүлч ингээд лангуун дээр байдаггүй юм билээ штэ. Дэлхийгээр ингэж чамдаамд хийгээд тойрч зардаг. Тэгээд тэрэн дээр яг юу хийдэг байсан бэ гэхээр яг тэр үнэтэй энэ үнэт идэллүүдийн энэ нөгөө шошгочин өөрөө RFID чиптэй. Тэгээ бид нөгөө нэг чипийг уншдаг, төхөөрөмж програмыг хийдэг. Тэгэл одоо нэг чамдаан байлаа гэхэд чинь төхөөрөмжөөр ингээл нэг 5 секунд болоход тэр дотор хэдэн мянган айдам байна. Тийм үнэтэй гэл ингээл гаргаад ирдэг тийм системийг хийдэг гэсэн байхгүй. Тэгээд яг эздүүдтэй нөх ойрхон тэр нөгөө жижигвтер компани байсан учраас яг гэр бүлийн хүмүүс шиг их ойрхон одоо ч гэсэн холбоотой байдаг. Тэгэл тэд нар ч зөндөө юм ярина штэ. Босс ихнэр ирээл тэгэл заримдаа гоё амьдралаа ярина штэ. Ер нь их ойрхон байсан. Тэгээд цайны цаг болохоор гараал Rockefeller Center ороод тэгэл ойрхон Starbucks, coffee, bakery гоё юмнууд идэл Bride Park ороод ингээл амар have fun гэдэг байсан ер нь. Тэгвэл бол нэг өдөржингөө чимээгүй нэг өрөөнд суугаал гэдэг тийм ажил биш шүү л гэж одоо тий яг хийх ёстой цагтаа төвлөрүүд хийх ёстой юм аа чинь яг хийх ёстой юм аа. Тэгэл бусад үед нь бол гараал тэгэл тэр ер нь бол бас гайгүй эрт тарчдаг хүмүүс чинь нэг өдөрт нэг тийм хийн гэсэн нормтой л гэдэг юм шиг байна. Тэгэл нөгөө офс нь ингээд үнэт идэллийн компани хажууд нь байсан учраас айгүй юм одоо security сайтай бүгдээрээ л тараал гарлаа гэвэл гараал бүх юмаа түгжээл лацтаал хаагаал гардаг гэсэн учраас эрт дарчдаг байсан. Тэгэл Нью-Йоркд ч нөгөө нэг дэлгүүрүүд замд зөндөө байна. Тэгэл ер нь бол тэр ажил яг тэр дахад гоё байсан. Тий. Тэгээ юу болоо тэгээд тэндээс гараад явчихваа тий. Дахиад л одоо нөгөө цалин өсгөж байгаа тий илүү прожектоо чаленж юм болгож байгаа. Тэгээ нэг ажил дээр удаан байгаад гар чи нөгөө нэг ачаалал бас улмал ирээд хариуцлага улмал өсөөд л идэг. Тий тэгэл яг нэг хийдэг юм аа ингээл удаа хийгээд авахгүй тулд дахиад дараагийн ажил руугаа. Юудаг компани? Видеобанк гэж. Тэгээ тэр болохоор энэ одоо Америкийн цэргийн байгууллагуудын юг asset management system-ийг хийдэг. Хөрөнгийг бүртгэдэг тий. Одоо тэр Америкийн цэргийн asset гэдэг чи одоо эд хөрөнгө бол биш шүү дээ. Мэдээлэл багхгүй тэр чинь. Тий, ерөөсөө мэдээлэл тэр asset management system дээр ажилладаг байсан. Тэгэл тэнд ажиллаж байгаа л 17 он. Тэнд бол ер нь нийлээ 3 жил гараа ажилласан баг шүү. Тэгээд 17 онд хүүхэдтэй болж исэн. Тэгэл Америкт бол төрөн төртлөл ажиллана шүү дээ. Ажил нь манайхан шиг декрет авч суuna гэсэн юм байхгүй. Төрөх бэлтгэл цүнхээ машиндаа хийчих тэгэл төрлөө байл явах уу ажил дээрээ. Ер нь явдаг газар шүү дээ тий. Тэгээд төрчөөд тий цаад нөгөө ажилдаа иргээ тэр хооронд чи ер нь амралт декрет тэмтэр гэдэг юм яа тийм тэр компани чи. Мужийнхаа хуулиар ер нь бол одоо Виржиниач тэр яг өөрөөрөө төрсөн бол 6-7 хоног ч одоо сар хагас. Хийс өрийн хагалгаагаар төрсөн бол 8-7 хоног болоод ажиллаа орох хэрэгтэй. Тий 2 сар. Тэгээд тэр чи өөрийн нөгөө PTO энэ төр байх юм бол тэрийг нэмж аваад тэгэл ер нь нэг 3 сар болол ажилд ордог. Тэгээ би бол одоо 2 хүүхэдтэй төрөн төртлөө ажиллаа хийж байгаа л 3 сар болол ажилд орол. Чанга тэгээд ер нь бол яг тэр бол чанга. Тэгээд ядж хахад нөгөө нэг эхнийх дээр бол одоо бүр юу байсан. Хүүхэд амар уйлдаг. Шүн уйлна тий. Ерөөсөө л 12, 3, 6 гэл бүр байнга уйлдаг. Жохон суугаал унтаал дахиад өсөөс ирэл ингээл юм бисэн. Тэгээд шүн унтахгүй өдөр нь ингээд тархитлагаа юм сэргийг ажиллах гэдэг чинь бол чаленж байсан. Тий, тэр бол хэцүү байсан. Тэгтээ яг уу
хэсэг хугацааны л асуудал. Тэгэл нэг жил гүрийчүүл тэгэл жил гүрээсээ 7 сар тэр чи одоо нэг 3 сартад ажилдаа ороод тий 3 сар чи өөрөө бас ядарсан байна шүү дээ хүүхэд нь. амар ядарн тий. Ер нь бол ядран тэр чинь нөгөө нойрны дутагдaltaй байнга явж байгаа. Тэгэхээр л ер нь тэрэндээ ядаргаанд орчиж. Тэгээд одоо энийг давж гарахад юу тусалж чамд одоо энийг давж гарахад бол одоо нөхөр манай хүн чинь бас хүүхдээ угждаг. Би ерөөсөө шүүн юу хаадаг. Шүүн дандаа манай нөхөр угждаг гэсэн. Тэгээд бол гэр бүлийнхээ ээж ирж хүүхэд харж өгнө бас өдөр нь яг найдвартай хүнд хүүхдээ орхиж явахгүй бол яг ингээл ажилдаа бас энэ хүүхдээ орхиж явж чадахгүй шүү дээ тэмдэглэх хүнтэй. Тэгээд яг найдвартай хүмүүс хардаг сайн хүмүүс энтертэй байж ич бас орхиж явж байгаа тий. Яагаад ер нь ингээд ажиллаадсэн юм бэ тий? Зүгээр л амралтаа аваад сасаа гарч болоогүй. Одоо тэгж бодож ирсэн үү? Үгүй. Ер нь нэг тэгж бодож байгаагүй. Ер нь нэг моли дээр гэдэг юм бол бодож байгаагүй. Хоёр хоёулын дээр нь тий хоёулын дээр нь. Ер нь нэг яг нэг өөрийн санхүүгийн эрхчлөлтөй орлоготой явсаар байгаа сурцсан гэх юм уу би ч одоо тий байхгүй. Тий одоо ингээл эхний хүүхдээ 31-т гаргаж ирсэн гэдэг чи би одоо 10 жил шахуу яг ингээл өөрийнхөө юугаар орлогоор ингээд санхүүгийн яг өргөчлөлтөд яваа сурцсан. Тэгэл би ерөөсөө нөгөө хүний гар харж сураагүй. Тий. Тэгээд тэр нь зөв байхгүй юу? Би одоо тэгэл завсарсан бол эргээд ажилдаа буцаж ороход хэцүү бас тий. Тэгээд яах ингээл хүүхд гараад зүгээр ингээл байхаар чи бас сошиал хэрэгцээ байгаа шүү дээ. Би бол илүү ингээд мэрэгжлийн энэ хамт олонтой байх дуртай өөрөө. Хамт олон ч ер нь суралцахаар тийм гоё хүмүүс их байдгүй тий тань. Тий. Ямар ч хүнээс ингээд суралцах айгүй гоё зан чанарууд ч юм уу тий. Мэрэгжлийн скейл байна. Тэгэл ингээл ойр дотн яриад гарч тэд нар чи ингээл настай втер хүмүүс айгүйх байдаг. Амьдралын Америкч их яриас хүмүүс шүү дээ. Амьдралын гоё зөвлөгөөнүүд өгнө тий. Наа захын татвар яаж төлөх үү ч гэдэг юм уу тий. Юугаа одоо нөгөө тэтгэврийн сандаа мөнгөө яаж хийвэл зүгээр өгч гэдэг юм уу ингээл ерөөсөө зөндөө сурах юмуд бол гарч ирэх байгаа тий. Энэ яг нийгмийн харилцаанд байх ч өөрөө тэгээд тэр нөгөө мэдлэгтэй ийм мэрэгжлийн хүмүүстэй байх ч өөрөө бас маш их мэдээлэл олж авч идэг хөгжиж идэг хүн тий. Тэр нүнд тий. Тийм болохоор тэгвэл ер нь анх ингээд ажилд ороход чадахгүй үе амар хэцүү үе ер нь тохиолж ирсэн ажил дээр. Ер нь бол интервью айгүй хэцүү шүү дээ. Интервьюд аваад орцсны дараа ер нь хэрэг хэцүү. Орцсны дараа бол гайхгүйсэн. Орцсны дараа бол яг би чинь нөгөө анханасаа нэг хэлмэл айхтар тусгаалan сураагүй шүү дээ. Тийм болохоор нөгөө интервью хийхдээ бас сандрна юм байна. Anxiety тий. Тэр байна. Тэгээд хэлний бэрхшээл бас байна. Тэгээд яг ороод ажиллаа хийсний дараа бол хүмүүс чи юу яалаа. Одоо хүлээлтээс илүү гарч хийж ийн л гэж хэлдэг байсан юм. Тийм. Түүнээс ч бол яг нэлж чадахгүй ингээл тий. Интервью шиг амар хэцүү бол байгаа. Тийм байсан. Хэлний бэрхшээл байсан гэдэг нь тэгээд тэр хэлний бэрхшээлийг юу яаж давчих вэ? Тий, ажлын ярилцлага. Хэлний бэрхшээл ер нь одоо ч гэсэн байгаа шүү дээ. Тийм. Гэтэ ер нь бол болгочоод идэг тий. Тий, яг зүгээр мэргэжлийнхаа ажлыг хийхэд яг зүгээр үндсэн кодо бичихэд бол хэлний бэрхшээл гарахгүй шүү дээ. Хүмүүстэй харилцахад л одоо presentation skill олон нийтэд ярих тий. Одоо тэр багийнхаа удирдлагын хүмүүс энтертэй ингээл тэр хүмүүсийн үнэтэй цаг хугацааг аваад ингээл бөө митинг хийж байгаа шүү дээ. Чи ер нь аялахтаа ярьдаг уу? Аялахтай л ярьдаг баг. Гэтэ чагаа ингээл муухан аялахтай ингээд ажилд авахгүй гэж байгааг үздэг тий. Эсвэл би чиний аялахыг ойлгохгүй юм биш. Хүн ер нь бол аялга бол нэг асуудал биш. Тэр төрөө энд төрөөгүй энд хэлний сураг юмч тэр бол нэг асуудал биш гэж боддог. Би тэрэн дээр нэг санаа зовдгоо. Яг л гол утга санаагаа товч тодорхой яг л хүмүүсийн цаг өрөхгүйгээр ойлгуулцдаг л бахал юм байна. Яг хөө энийг нөгөө яагаад асуугаад байгаа гэхээр манайхан ч одоо энд ирээл те нөгөө цагийн ажил хийчихэл мэргэжлийн ажил руу орсон чинь миний одоо аялга муу те би ингээл англи хэл сайн биш миш гээл айгу өөртөө хүмүүс их юм эргэлзээл ингээд болж байгаа шүү дээ ер нь мэргэжлийн ажил. Бид нарыг
угаасаа тоохгүй энэ гэж бодоод идэг те. Тэр бол ингээд бас чи өөрөөрөө Тий. батлаад шүү дээ. Өрөөсгөл юм аа те. Ер нь тэгж бодох хэрэггүй л гэж бодож байна би бол. Тий. Энд тэглэгчнүүл аялахтай хүмүүс байх шүү дээ. Тэгвэл бас чамаа ингээл Монголд төгссөн энэ төр гээл тэр чинь ер нь хэр нөлөөлжсэн Монголын их сургууль энэ төр гэж ер нь асууж ирсэн үү? Үгүй. Ярилцлаган дээр. Үгүй ерөөсөө яг уу ярьдаг л да төгссөн яасан гэл тэр бол тэгтээ эднэр чинь бол оо нээлттэй хүмүүс шүү дээ тий нэг тэр мөрөн дээр байх. Чод ингээд баг 3 4 ажил сулсан ба шүү дээ тий. Би ч одоо тий хэд сольсон юм бэ? 1 2 3 4 5 6 дээр явж байна. 6. Ер нь бараг л 2 жил шухуул ажиллаа ер нь солио яваад. Тэгэхээр чамаа ингээд Монголын бакалаврын зэрэгтэй байна. Тэгэл ерөөсөө тийм юм байгаагүй тийм. За ямар ч байсан тэгж байгаа юм байна. Хэлний тал дээр чамаа аялахтай юм байна гэд хинч шоолоогүй тий. Тэгээд чиний яриаг ойлгохгүй байна. Цэвэр англиар ярьсангүй гэж хинч тэгээгүй байна. Гол нь юу шалгаад байгаа юм бэ тий тэд нар ер нь ажлын ярилцлаган дээр. Ажлын ярилцлаган дээр одоо soft skill бол нэлээд орж ирдэг байх гэж боддог шүү дээ. Тэр нь яг юу вэ? Soft skill дээр одоо хүнтэй яаж харилцаж байна тий бие авч явж байгаа байдал нь ямар байна энэ одоо ингээл бас бид нар чи ингээд хамт өдөржингөө хамт байх хүнээ сонгож байгаа шүү дээ. Ингээл найзархаг хүн байна уу тий муухай ааштай хүн байна уу харилцааны хувьд бас айтайхан харилцаж байгаа тий тийм хүн байна уу гэдгийг бас харж байгаа байх гэж боддог. Тэрнээс гадна гол юм нь бол одоо нөгөө техникийн шалгалт тий ур чадвар тий яг энэ ажлыг хийж чадхаар хүн үү гэдгээд эднэр яг баталж мэдэх нь л тэрийг л гол гэж харж байгаа тий. За тэгэхээр одоо тий англи хэллийг чинь тий төгс аялгаар ярих биш. Эсвэргээрээ техникийн ур чадвар чинь. Тий би тэр хамгийн анх Францын банкнд ажиллаж байсан Нью-Йоркод. Тэгэхэд ч айгүй олон эдгүүтэй ажилдаг, айгүй хаялагтай штэ. Дээрээс нь Француудтай ажилдаг. Бас бүгд аялагтай. За тэгэл жоохон уурлал юм болох байх юм бол бүр ойлгохдохгүй өөр л явчих штэ. Англиар ярьж байгаа юм тий. Тэгэхээр тэр үеэс хойш бол тэгээд хэлний бэрхшээлийг нэг тэгж аялган бэрхшээлж харах болсон. Гэтэ одоо анхны ажилд орох чинь ингээд шамаг өөр мэргэжлэр ажиллаж исэн юм байна тий. Энэ минь чи хэр нөлөөлсөн бэ? Нөлөөлсөн үү? Анхны ажилд нөлөө байгаагүй. Тэгтээ би резюме дээрээ тэрийг яг өөр ажил хийжсэн тэр оруулаагүй баг. Резюмег бол adjust хийсэн юм шүү дээ тий. Гэтэ Монголд аягүй би яг тэр Монголд тэр өөр ажил хийжсэн боловч би яг л яг код бичээгүй ч гэсэн би юун дээр ажиллаж исэн. Компьютерт орох л ажиллаж исэн. IT-ийн асуудал хариуцлал энэ төр явж лээсэн тийм болохоор тэгэл IT менежер, админ энэ төр л тавилсан. Тэрнээс ч юм болно их асуугаагүй. Зүгээр яг л одоо орох гэж байгаа ажлаа би хийж чаднаа л гэж бодож байгаа юм бол зүгээр сонгогдохын тулд аж час хийчих хэрэгтэй л гэж бодож байгаа юм ч гэсэн. Бакалаврын зэрэгтэй энэ төр гэдэг чи харсан юм уу? Bachelor degree-тэй. Харсан л ах. Одоо нөгөө резюме сонгохч чинь автоматар сонголт явагддаг шүү дээ. Тэрэн дээр бол яг ингээд хэдэн жилийн bachelor degree хийсэн байна гэдэр харсан л ах. Одоо мэдэхгүй. Би бол мэдэхгүй шүү дээ. Тэр яг яаж сонгож авсан тий. Яг ярилцлаган дээр бол ерөнхийдөө хаана сурсан, ажилласан гэж асуухаас биш. Нэг тэгж нарийн яг Монголд юм уу тэр гээл нэг тийм байхгүй шүү дээ. За. Өөр чинь хүмүүс юу гэж асуудаг вэ эмгтээчүүд чинь? Ярилцлага авч ирсэн ажил юм байна. Чи хүмүүсээс ажлын ярилцлага авт юм нь одоо ингэ байгаа. Би одоо бол авахгүй байгаа. Өмнө нь авч ирсэн. Өмнө нь бол авч ирсэн. Би өмнө нь тэр Нью-Йоркод ажиллаж байсан ажлаа хүлээлгэж өгөхдөө орныхоо хүнийг гэд хайр хийхэд ярилцлага авч ирсэн. Тий. Тэндээс бас нэг хэрэгтэй юм суралцсан гэх юм бол бид нар ч одоо ингээл өөрийгөө аяг голдог тий би чадахгүй тий би Америкт сураагүй гэл ингэдэг. Тэгэхэд тэр нөгөө еврей манай босс тэгчихсэн. Саруулаа бид нарт ерөөсөө юм юу нөгөө сансрын ийм rocket scientist хэрэггүй. Зүгээр л яг манай ажлыг хийчих хэмжээний чадвартай хүн л хэрэгтэй гэдэг жисэн. Тэгэл тэрнээс ер нь тийштэй тий би ингээл өөрийгөө бид нэр ингээл голдог штэ тий би тэр ажлыг хийж чадахгүй одоо яа лаг сургалт төгсөөгүй өдр гэдэг. Гэтэл яг бүх ажил тийм лаг сургалт төгсөн мундаг хүмүүс ажиллах албагүй байгаа штэ тэр чинь янз бүрийн төсөл явж байгаа. Янз бүрийн одоо шатны хүмүүс хэрэгтэй байгаа.
Тий. Тэгэхээр тэр бол нэг асуудалгүй зөндөө олон ажлын байр боломжууд байгаа. Тэгээ тэрэн лөө оролдож үзэхгүй нөгөө амар өрсөлдөөн өндөртэй том ажлын байр руу оролтраа хийгээл те. Үзэл тэгээ фейлдээс. Тэгээ заавал тэр өндөр түвшний хүмүүстэй өөрийгөө харьцуулаад би ийм биш чадахгүй гэж хойш суух хэрэггүй байгаа байхгүй тий. Тэр чи бол одоо ингээд үдсэн ба шүү дээ. Би одоо тэгээ хүүхдээ хараад гэртээ суучлаа буцаад одоо ингээд 2 жил гэртээ хүүхдээ харцсан буцаад ингээд мэдээлэл технологиор сураад орж болох уу тий. За эмэгтэйчүүд айгүйх тийм эргэлзээтэй байгаад идэг би бол нөгөө төвлөрөх асуудал гэж боддог. Эмэгтэй хүмүүс чинь ингээд нэг жижиг сажиг одоо хүүхдийн бокс аав витаминаас ахуулаад ингээд бүх жижиг тэр ахуйн деталуудад санаа тавьж байгаа штэ. Тэгэл ерөөсөө ингэж яг төвлөрч сууж чаддаггүй. Учираас одоо яг урдаа хийгсэн юм гүйцэтгэж чадахгүй. Тэгэхээрээ л би чадахгүй байна гэл. Ер нь жоохон тийм багчдаг. Яг итгэлгүй болоод байна тий. Чадахгүй байгаад байгаа учраас жоохон итгэлгүй болоод байна гэж бодож байгаа. Чадчих юм бол хүн яг урамшаад тэр рүүгээ бол яг зөрөгтэй явчих واخ. Цагаа гаргуул ер нь болно л гэж. Цаг гаргахтаач биш бас төвлөрөх. Цагаа гаргаад орчноо бүрдүүлэх юм штэ төвлөрөхөөр. Үгүй одоо тэгэл яг сурах гэсэн хүн бол ер нь хажууд юу ч болж исэн л бас сурна штэ тий. Яг ингээл тусдаа гоё өрөө гаргаал бүх юм тайван сайхан болохыг хүлээвэл бас хэцүү шттэ тий. Яг л зоригтой тгий гэвэл төвлөрөөл за би яг л энийг ингээд сурчий өөрийн болгочихъя гэл тэх юм бол зорих юм бол тий. Өөрийн болгосон юм хүн ингээд дараа хийхэд чинь spontaneously хийн штэ тий. Ер нь бол тэр нэг анхаарал тавихгүйгээр тэгэхэр чи хүн ингээд амархан чадчих байгаа ажилдаа би ер нь чадах юм байна гэдэг итгэлтэй орж ирнэ тий. Тэгэхээр жоохон тийм л асуудал байгаа л гэж хардаг. Бусдаар бол энэ нэг эмэгтэй хүн чадахгүй маа. Охтууд төрөл тий. Асуудал биш л гэж байна. Эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гард юм аа одоо нэг л хийх. Одоо би яг өөр дөрөө бол байхгүй боддог. Яг зүгээр ажил дээр гарч байхдаа бол би ганц эмэгтэй инженер нь байх тохиолдол бол надад ер нь айгүй их хэнтэгтэй. Ер нь л ингээл нэг 10 хүнтэй баг байлаа гэхтэл нэг инженер ч мөсрөл 2 инженер эмэгтэй тэр байдаг л та. Тэгвэл эмэгтэй инженер байсны давуу тал байдаг. Тэгээ сул тал байхгүй юм. Бага юм шиг юм л шүү дээ. Зарим компаниуд бол нөгөө нэг эмэгтэй инженер аавна гэд. Эрэгтэй инженер рефер хийгээд байхад чинь үгүй эмэгтэй инженер аавна гэдэг тохиолдол байдаг л шүү. Тэрний давуу талыг би одоо яг ашиглаж үзээгүй байл л та. Тэгэхээр өөртөө бол мэдэхгүй байна тий. Цалин мөнгөн дээр одоо эмэгтэй хүмүүс чинь бас ингээд өөртөө итгэлгүй учраас нэг negotiate буюу те counter offer те өсгийн энтер гэж асууж чаддгүй нэг асуудал. Одоо чи ингээд 6 сольсон юм чинь бол нэлээд олон counter offer хийсэн байл үү? Тий, ер нь бол тэгэл өсгөөл явсан. Тэр offer хийх тал дээр бол би бас нэг суралцсан юм. 19 онд Нью-Йоркд компанид ажилладаг байсан. Inroad гэдэг тэр чинь нөгөө бас нэг юуны inventory management system дээр ажилладаг байсан. Тэгэхэд VP шууд дээд удирдлага дэшиг VP удирддаг байсан. Тэгээд VP дээр цалингаа нэмүүлье гэж хэлжсэн чинь зөв сарууллаа. Яг ингээ хүн өөрөө ингэж ирэхгүй бол би зүгээр ингээ дугуй явж байгаа хүний дуудаад нэмэхгүй. Тийм болохоор наад чинь зөв. Тэгээ ер нь ингээд скиллээ жоохон орч болтгоо ингээд нэг юм шин юм сураал. За би ийм юм сурцсан байгаа шүү, би ингэж байгаа шүү гэл ингээл хэлээл аль болох бенефитээ сайжруулаа явах хэрэгтэй. Тэгээд одоо тэр бол нөгөө нэг юм Нью-Йоркийн одоо апстейтийн баячуудын хөрөнгө оруулалтын компаниас байхгүй. Тэгээд яг тэр нөгөө юуны хурдан яг компани дээр болдог. Тэгээд за энэ нөхдүүд бол өчнөө мөнгө байгаа. Бүр мөнгөө яайда гэсэн хүмүүсийн тэд ингээ хөрөнгө оруулалт явж байгаа. Эднэрийн мөнгө ч болохоор бид нарт хэрэгтэй. Тийм болохоор бид нар яаж энэ хүмүүсийн мөнгийг авах уу гэвэл ур чадвараа сайжруулаад эднэр төлөхөд бэлэн. Тэгэхээр биднэрт үнцэн бүтээж өгөх хэрэгтэй байдаг шүү дээ. Бидний асуудлыг шийдвэрлэж өгөх. За ингээд гоё ажил ингээ хийдэг юм ээжээ. Одоо ихэнх хүмүүс энэс суудаг шүү дээ. Яг нэг хүмүүсийн хэлээд байгаа. Тэгээ хүүхдээ хараал ингээд гэрээсээ
энэ өндөр цалинтай ажил хийж болтго юм уу? Тэ худлаа яриад байгаа юм биш үү л гээл одоо хүмүүс яриад байна. Ер нь одоо ажилчин гэрээсээ идэм үү? Хүүхдээ хараад яг болт юм уу? Манайх одоо бол hybrid. Хүүхэд бол яг харангаа ажил бол хийхгүй. Хүүхэдтэй бол ойр байна. Найнитай. Тэгэл гэрээсээ бол ажиллана. Би одоо 19 оноос хойш гэрээсээ ажиллаж байгаа. 19 онд Нью-Йоркоос Виржиниа руу нүүж ирэхдээ би Нью-Йоркийн ажлыг гэрээсээ ажиллаж ремоут болгож ирсэн. Тэгээд удаагүй солиод энд локал ажилд ороод тэгээд ковид болоод тэгэл ерөөсө ковидоос хойш гэрээсээ ажилласараа магаад би одоо өнгөрсөн намраас 22 оны 8 сараас эхлээд ажил руугаа Hybrid тий. hybrid 7 хоногийн хэд өдөр? 2 дахь 3 дахь чинь. За hybrid болчлоо. Одоо тэгээд ийм ингээд байхгүй чи эхний ажилдаа ороод ингээд тэнцсэн чи одоо бол чам руу ажлын санал хүмүүс ингээд рекрутерүүдээ ажил нөгөө олгодог хүмүүс амир нөгөө мессеж бичиж байгаа тий. Анх байснаас чи ер нь хэр ихссэн бэ? Ер нь бол яг ихссэн. Гэхдээ одоо нөгөө чанарчин гэдэг юм уу? Өмнө нь бол одоо би ингээд резюмегээ бүх платформ дээр багтгуулъя. Ажиллахаар ингэждэг байсан бол одоо сүүлийн 1-2 ажил хаалт дээр бол яг нэг хитгэн том нөгөө рекрутингийн компани рекрутерүүд рүү явуулаад тэгэл тэднэр нь ажил санал болгоод Тэднэртэй хэд яриад тэгэл тэднэр нэг хэд одоо нэг хүн жишээ нь 2 3 ажил гарч ирэл өгөөл тэгэл тэрэн дээр интервью хийгээл тэгэл бол харцангуй амар болоод чамд илүү олон сонголт байгаа гэдэг тий. Одоо бол яг уу нөгөө чанарчин л гэдэг амар л та. Тэр чинь нөгөө тоон цөөрч байгаа боловч одоо яг эргээд тэр хүмүүсийн надад яг ажил болж өгөх хувь нь хамаагүй өсчихлээ. Яг ихний ажил хэцүү тий. Дараагийн ажил бол хүмүүс ингэж байгаа. Одоо ингэж эдийн засаг ингэж мяарцсан тий. Софтверүүдийг технологийн компани хүмүүс ингэж халаал идэг. Тэг чин софтверээр сурч яах гээд байгаа юм гэсэн чинь эсрэг талаараа хүмүүст одоо хүртэл ингэж ажлын санал тий. Софтвер инженер байгаа. Энэ бол аюул хэрэгцээтэй байгаа. За ер нь бол ингээд тоо харж исэн чинь дэлхий дээр 216 сая софтвер инженер байт юм байна. Америкт 4.4 сая байт юм байна. Тэгээд одоо хэдэн софтвер инженерийн хэрэгцээ байгаад байгаа юм бэ гэсэн чинь нэг 30 он хүртэл 160 биллионы бажет софтвер инженерт тавьчихад байгаа юм шиг байна. Ер нь бол тэгээд стил одоо яг ур чадвартай инженеруудын хэрэгцээ байна. Тэгэхээр бол энэ бол ирээдүйдээ нь бол баталгаатай болчиход шүү дээ. Тий, одоо яг одоогийн байдлаар бол нөгөө нэг туршлагагүй хүмүүс нэг жоох хэцүү байх шиг байгаа. Шинээр хэлж байгаа хүмүүс. Туршлагатай хүмүүс бол одоо ингээл зөндөө орцгор солиол ингээл. Тэгэхээр туршлагыг бол чи эхний ажлаа бол тэг голохгүй баг цалинтай хамаагүй ямар ч байсан. Яагаад дараагийн яг гоё юм сурахаар газар бол нэг цалин бол фул биш л гэж. Тэгэхгүй бол маахын чи ингэж идэв штэ. Би ингэж цагийн ажил хийгээд өвөр доор дааш хийгээд бараг сарын $4,000 болж юм те. Энээс чи илүү гарахгүй штэ гээл $60,000 ч ингэ голоод идэв штэ. Тий. Цаг хугацаагаа давхар юунд алдчихж байгаа вэ гэдгийг бас бодох хэрэгтэй л дээ тий. Одоо өвөр юм хумаа тэр өөр ажлуудад $60,000-аараа хийгээ явж яах уу? Өөр ажил софтвер инженерийн ажлыг $60,000-аар хийгээ ур чадвараа өсгөөд 2 жилийн дараа одоо $80,000 тий баг гэхэд $80,000 болно. Тэгээл 100 болдго юм уу яа тий ингээл өсөлтийг бас харах хэрэгтэй л. Тэгэхдээ эхний $62,000 дээр ингээд сэтгэл ханаал байгаа хэвэл байгаад ээж болох юм өстэй тий. Шийдвэр гарахгүй тий. Заавал өөрийгөө ингээд хүчлээд байхгүй. Тий. Ягаад ер нь ингээд өөрийгөө дараагийн юм руу явуулмаар гэсэн юм. Одоо үгүй л нэг тийм л явж болмоор юм шиг санагдаад. Тий, угаасаа л одоо ингээл одоо яг нөгөө зах зээлийнхаа юуг бас харна штэ. Маркет одоо софтвер инженер ийм түвшний ямар байна тэгэл ер нь бол яг ингээл нэг цалинтай өсөхгүй удаан олон жил байна гэдэг чинь бас эндхийн инфляц чинь байнга өсөж байгаа штэ тий. Тэгэхээр бас тэрийг байнга л хөгжиж шаардлага байгаа. Тэгээд одоо яг зүгээр ганц бай 20 эдтэй залуу байсан бол тэгээд гэр бүлтэй болж хүүхэдтэй болж ингээл санхүүгийн хэрэгцээ одоо нөгөө зардал бас өссөн шүү дээ. Гэхдээ одоо ер нь санхүүгийн байдал чинь яг энэ нөгөө үнэхээр индипендент болж чадсан юм уу те энэ олон жил бас нэлээд хичээж ажиллаа шүү дээ тий.
Би одоо independent гэхээр ямар утгаараа Мэдгүй одоо чи жишээлбэл independent гэдэг би бол ингэж бодоод байгаа. За ажиллаа хийхгүй ямар ч 6 сар амьдэр чинь тий. аха Тийм боломж Тийм. ер нь байгаа юу. байгаа. Тэгэхгүй бол манайхан ч ингээл амар их мөнгө олоод идэг тий тэгсэн мөрөөр ингээд зарцуулаад тэгсэн мөртлөө нөгөө ажиллаа болчингууд Аха. нөгөө тий Тийм. дараагийн зардлууд нь орж ирээд амар Тийм. хэцүү дарамтанд орсон. Тий, тэр бас бол кейс байгаа шүү дээ, тий. тий, нөхрийн буйнаар бол би одоо байгаа. Тий. Тэгэхээр ямар ч байсан ажилгүй бол 6 сар. За ганцаараа байсан бол дүүлж чадахгүй тий. Ганцаараа байсан бол одоо нөгөө нэг мөнгө төгрөгөө яаж зөв зохион байгуулах уу гэдэг юм эрт Бодчих байсан баг тий. бодсон байсан бол тий яг өөрөө ингээ бийтэйгээд амьдраа тактиктэй болсон бол би бол болно л гэж бодож Яг хуу энэ нэг асуугаад байгаа шалтгаан ингээд байгаа шүү дээ. За ингээл цагийн ажил хийгээл тий. Эсвэл ямар нэгэн ресторанд ажиллал гайгүй цалин бол авч бас болж байгаа хгүй софтвер бишээр тий. Гэтэ нөгөө асуудал нь нөгөө тэгэж ажиллахаар мөнгө сайн олж удсан зардал ч юм уу тий. Зарцуулж байгаа цаг нь зөрүүлээд өсчдөг. Тэгээд нөгөө биел ту биел буюу дараагийн ингээд биелээс биелийн хооронд амьдраад ингээд ямар ч эрх чөлөөгөө болцсон асуудал. Тэгээ яг нөгөө нэг independence гэдэг чинь чамд одоо эрх чөлөө тий цаг хугацааны эрх чөлөө байна уу гэж асууж байгаа. Яг уу тий. Тэг чи бас аялна гэдэг байгаа шүү дээ тий. Анхнаасаа яг ингээд санхүүгээ яг өөрийгөө дагаад ингээд одоо гэрийнхээ санхүүг аваа явдаг болцсон төлөвлөгөөтэй байх юм бол болно. Яг зүгээр манай нөхөр софтвер инженер Facebook-т ажилладаг. Тэгээд яг тэр тал дээр бол манай нөхөр аваа явчихдаг байхгүй тэгэлээ санхүү. Тийм болохоор би бол өөрийнхөө мөнгө өөртөө зарцуулдаг. Тэний мөнгө бол гэр бүлийн мөнгө гэдэгтэй. Яг яг ч тийм биш л. Гэхдээ ер нь бол боломжтой. Тий. Тэгээ одоо ингээ харахад бас нөгөө money rich time poor гэдэг ойлголттой байдаг хөө. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд мөнгө сайн олоод байгаа гэсэн цаг хугацаагүй болсон. Одоо нөгөө асуух гээд байгаа нь чамд нөгөө цаг хугацаа одоо байна уу те? Цаг хугацаа бас жоох хэцүү. Би яг одоо сүүлийн ажил дээр уг нь бол арай хөнгөн төсөл дээр бас өөртөө жоох юм илүү цаг гаргаад хөнгөн суучи гэж орсон. Бас хоёр дахь хүүхдээ гаргаад баг хүүхдтэй чимчингээд тэгж бодож орсон боловч бас л одоо сая он гаргаад хариуцлагатай төсөл авчлаа. Тэгээд яг ингэж гоё юу ячдаггүй. Чөлөөтэй хүснээрээ аялж болж чадахгүй байна бас. Чиний чөлөөтэй хүснээрээ аялна гэдэг чинь хэдэн хоног юм бэ? Зуны 3 сар ерөөсөө. Тэр бүр 3 сар. Одоо хэдэн сар ер нь аялах гэдэг юм бэ? Одоо юу? Одоо бол би яг 6-7 хоног Монгол руу явна. Яг нэг 2-7 хоног тэндээсээ ажиллана. Тэгэхээр ер нь сар гаруй хугацаатай амарч болж чадах юм биш үү? Чадна тий. Чадаад тий. Тэгтээ яг уу ажлын шаардлагаар одоо нэг чухал төсөл эхлэх гээд байгаа. Хэрвээ тэр эхэлчих юм бол яг уу тэгэл онкол бол. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хэдэн удаа ер нь тэгэж урт амралтууд авчихсан. Ер нь л нэг 2 жил тутам Монгол руу сар 4-7 хоног өдрөө явдаг шүү дээ. Тэрнээс өөр ер нь зугаалдаг. Тий. Америк дотроо болсон дээ. Америк дотроо одоо хүүхдгүй байхдаа бол нэлээ явсан. Тий. Тэгээд хүүхдтэй болчоод бол яг Канкун нэг 7 хоногийн аялал энэ төр нэлээ хийсэн. Тэгжэтэл ковид гарсан. Тий. Сая нэг Швейцар явчаад ирсэн. Ер нь бол нэлээ аялдаг те одоо ингээд нэлээ тухтай болоод байна шүү дээ те. Хүн болгон бас тэрийг хүсч л байгаа л да те. Тий. Тэгээд яг уг нь бол аялах газар зөндөө байна. Гэхдээ бас ажилтаа учраас энэ чинь гэхдээ нөгөө тийм амар хурж болшгүй хэцүү юм уу те. Гүрч. Тий. Яг энэ софтвер мэргэжлийн ачаар бол бид нар бол айгүй айтаахан тий боломжийн богино хугацаанд харьцангуй богино хугацаанд айгүй боломжийн болчихж байгаа шүү дээ тий. Сэргээрээ ингээ Монголд байсан бол яах байсан бол гэж ер нь бодож байсан уу? Монголд байсан бол гүү би юу ч тэгж боддог шүү дээ. Монголд байсан бол ч гэсэн би бас уучраа олол явчихна ер нь. Тэгвэл заавал энд ирэх шаардлага байгаа юм уу? Яг хэл голодчихсан. Би бол англи хэлээ яг сайжруулъя яг нөгөө тэр зучин компани гэрээ хэлцэл орох хэл бол яг муу байсан. Ер нь бол нөгөө нэг яг мэргэжлэрээ сураад нөгөө техникийн юм ойлгоод техникийн гүйцэтгэлээ хийдэг хэлтэй байсан. Яг ийм одоо бизнес харилцаа өдрийн хэл бол байхгүй шүү дээ. Тэгэхээр хэлний хэрэгцээ бол айгүй их байсан. Одоо нөгөө уул уурхай хөгжүүл гадаадын компаниуд, уулын компаниудтай харилцдаг тий. Тэгэл айгүй өндөр үнийн тоотой гэрээ мөрөн дээр ажилладаг. Тэгэхээр чин ер нь бол хэл ер нь бол тий хэл ямар ч байсан Америк руу бол яваад би бол алдах юм байхгүй зүгээр яг болохгүй буцаал ирнэ. Хэлээ сайжруулъя. Тэгээд юу яа гэж утсан.
мэргэжлийн ажилд орох гэж үзнэ. Хэрвээ би орж чадахгүйсэн бол би буцчих лээсэн л та. Ингэж цагийн ажил хийж мэж бол бас юу ах. Одоо гэхдээ эцэг эхчүүд чинь буцаад одоо тий энэ их зөв сонголт байсан юм байна энэ гэж юу ярилцдаг. Танай гэр бүлийнх нарыг шийдсэн гэдсэн шүү дээ. Тий, манай тий ээж бол яг уу ер нь санхүүгээрээ явсан ч гэсэн их юу ах. Дайжгүй явчихсан гэж намайг боддог. Тэгээд юу яадаг. Гэхдээ яг нөгөө хүний өөрийн сонголт зүг байдаг. Анх ингээд санхүүгийн чиглэлээрээ яв гэхэд чи өөрөө зүрсөөр хагаад одоо айтайгаараа явсан. Тэгээд энэ буруудаагүй гэж бол. Тэгтээ чи бол өөрөө дуртай юу? Ер нь дуртай. Тийм цэвэрхэн тэгээд дуртай. Тэгээд нөгөө ер нь ингээд Америкт ирээд те манайхан чи яаж иж бол ажлын ингээд эрэхтэй те ажиллах эрэхтэй ямар ч байсан болцсон тэр хүмүүс одоо жишээлбэл ийш ингээд орой гэхээр айгаад те би чадах болов те гэж айгаад байгаа байхгүй. Эн чин тийм амар хүн ойлгохдохгүй математик энэ төр те эмэгтэй хүн хийж болдгоо тийм хэцүү юм байт юм уу? Байхгүй шүү дээ одоо. Яг нэг хэцүү үеуд байна. Одоо ингээл баг дотор ч одоо компани дотор ч янз бүрийн хүмүүстэй ажиллана шүү дээ тий. Токсик хүмүүс байна заримдаа. Тэгэл Яг би чадах болов л гэж айгаад байгаа. Хүмүүс ч шийдэж чадахгүй байгаа шүү дээ. Тэггүй би бол нэг тэгж одоо нэг тэр чинь нөгөө өөртөө итгэлгүй л байгаад шүү дээ тий. Тэгэхээр чинь өөртөө яагаад итгэлгүй байна вэ гэдэг асуудлаа олж хараад тэрэн дээр ажиллах юм бол ер нь бол тэр нэг асуудал гэж байна. Тэгээд миний хэл энтер гээл тий. Хэл бол асуудал биш. Математик хэл одоо яг ямар төвшөнд хүрж иж өөрийгөө боллоо гэж бодох юм тий. Хэцүү үстэй тэр чинь тий. Хүүс англи хэлтэй байна. Тий одоо тэр чин зүгээр баг нэг талаасаа үнэхээр одоо ингээд асуудал байвал асуудлыг асуудал гэж хараад шийдэж эхлэх хэрэгтэй тий. Зүгээр би ингээд хэл болохгүй байна гэдэг аялахтай яваад иж болохгүй тий. Тий тэрэн дээр ажиллах хэрэгтэй. Яг мэргэжлийн ур чадвар дутагдаад ивэл тэрэн дээрээ сурахад одоо интернетээр л дүр юм ба шүү дээ тий. Тэрийг бол сураал. Чи гэхдээ одоо сүүлийн үед анх их сургуультаа сурч байсан юм чи одоо ажлын байран дээр чи хэрэг ашиглагдсан юм бэ? Ер нь бол бас ашиглагдаж шүү суур. Тий. Тэгэл би ч нөгөө яг мөстө .net дээр л голдуу сурсан. Тэгэл би одоо ер нь хэдэн оноос 15 оноос хойш ер нь .net голдуу явуулчлаа шүү дээ тий. .net гэдэг нь Microsoft-ийн гаргасан технологи тий. Програм хөгжүүлэлт. Тий. Microsoft-ийн бүтээгдэхүүнүүд дээр програм хөгжүүлэлт хийгээл ерөөсөө тэр платформоор. Яг юуных бол айгүй хэрэгтэй. Манай магистрийн сургалт бол миний бодлоор айгүй сайн байсан. Айгүй гоё юм системтэй хүн ойлгох гээд ингээ айгүй их гоё юм хэцэгцтэй тэр слайд хичээлийн слайд энэ төр айгүй гоё байсан. Тэр яг тэр софтвер инженерийн бүтэц одоо MVC модуль энэ төр гэлтэй тэр бол яг л ингээл дизайн тайлбарнууд байна тий яг ингээл үндсэн ойлгож мэдчих ёстой юмнуудыг тэндээс сурж авсан. Онлууд нь бол нэг тийм яг л тэр суур онлуудаараа л явж байгаа. За ингээд цөмөр ямар ч гэсэн ярилцлага миний асуух асуулт дууслаа. Чиний хувьд те энийг асуугаасаа гэж бодож исэн тийм хэлмээр байгаа үг байна уу те байвал бид бүгд хэлээч. Бас нөгөөр сурахын сан гэж бодож байгаа эмэгтэйчүүд байвал те тэднэр зориулаад бас. Нэг өөртөө ер нь жоох ихтгэлтэй байх хэрэгтэй юм лээ. Бидний нөгөө Монголын боловсролын системээс шалтгаалаад тэр юм уу бид нар нөгөө нэг өөртөө ихтгэл муутай гэдэг юм билээ. Яг одоо бусад орны хүмүүсийн одоо ингээл адилхан ажлын байран дээр байгаа хүмүүстэй харьцуулахад тэд нэр их өөртөө ихтгэлтэй илүү их ярьдаг тийм болохоор жоохон тийм учраас бас жоохон зоригтой өөрийгөө голохгүй л байх хэрэгтэй л гэж бодож байна. Биднэрт одоо хамгийн их дутагдж байгаа тий манай Монгол эмэгтэйчүүд дутагдж байгаа бол өөртөө ихтгэлтэй зам байх нэ. Тэгэхээр тэрийгээ бас жоохон эвдээд тий өөртөө ихтгэлтэй болох ажилламаар байна. Ажиллахын тулд ер нь бол тий жоохон цаг хугацаагаа зарцуулаад оролдож үзэх хэрэгтэй юм шүү дээ. Бодоол суугаад байх биш. Тий оролдож эхэлж үзэх хэрэгтэй. Тэгээд төвлөрч яг юмыг өөрийн болгож сурч авах хэрэгтэй. Ингээл хугацаа зарцуулаад л тий ингээл хэдэн сараар зарцуулаад би сурахгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чи яг төвлөрч өөрийн болгож чадаагүй учраас энэ цаг хугацааг алдаад байгаа. За та бүхэн тэгээд ингээ эргэлзэж байвал бид бүхэнтэй холбогдоод тэгээд
манай Facebook утсаар бас холбогдоод бид бүхэнтэй уулзалт тоглоод зөвлөгөө авч болно шүү. Тэгээд чадвал саруул чамаас одоо хүмүүс ингэ тусламж авъя гэдээ ирүүлчи зөвлөгөө өгөхөд бэлэн үү? Тий өгдөө шүү дээ. Хүмүүс ер нь их асуудаг л та. Тий Мгм. IT-гаар курс сурах гэж байна. Ер нь яах вэ, маах вэ гэл. Тэгвэл бид бүхэн бас саруултаа холбож өгч болно шүү. Тэ. За ингээд баярлалаа ирж бид бүхэнтэй ярилцсанд өнөөдрийн ярилцлага өндөрлөе.